Үнэн ба зөв цаг. Сайн байцгаана үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үнэн ба зөв намаас үзэл болмоор хөтөлбөр та бүхэндээ шууд хүргэдэг. Үнэн ба зөв цаг нэвтрүүлэг TV10 телевизийн 2 дугаар студиэс яг одоо та бүхэнд шууд хүрч байна. Бидний өдрийн нэвтрүүлгийг надтай хамтран хөтлөхөөр зочин оролцогчоор оролцож байгаа Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны иргэн бүрт тарих төрийн бас байгууллагын тэргүүн цэрэн бэлэгч оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Телевиз үзэж байгаа нийт иргэдтэй ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Бид нэвтрүүлгийнхаа ихэнд бидэнтэй холбогдоод санал хүсэлтэд илэрхийлсэн иргэдийнхаа зарим нэгэн иргэдийнхаа сэтгэлийг хүргэдэг юм уламжлалтаа Дархан Улаан ангаас бидэнтэй Дорилгожоо гэдэг хүн холбогдсон. За та бүхэнтэйг нэгдээд энэ их орноо хөгжүүлмээр байна. Дүүнэртэй амжилт хүсье гэсэн танд маш их баярлалаа. За Мөвсгөл аймгийн алга эрдэнэ зумаас Лав гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За сонгуулийн хар машин нар та бүхнийг лөөгөрдөхгүй бол та бүхэнд их орноо өөрчлөх 2020 онд хамтдаа ялах юм боломж байгаа шүү гэдгийг хэлсэн. Танд маш их баярлалаа. Энэнд бол санаа зовх зүйлгүй гэдгийг бол хэлье. Монгол хүн бүр хамтдаа оролцох цагт ямар нэгэн байдлаар биднийг монголчуудыг хамтдан л урьдна гэсэн ойлголт бол энэ одоо төр барьж байгаа нөхцөл байхгүй болов уу гэж бид бол бодож байгаа. За Улаанбаатар хот Баянзүрх дүүргээс Дарамжаа гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За дэмжиж байна. Та намтаа нэгдэж хэлсмээр байна гэсэн танд маш их баярлалаа. Таны хүсэлтийг хүлээн авсан гэдгийг хэлье. За мөн Улаанбаатар хот хан уул дүүргээс Бацаахан гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За та нар өөрчлөх хэрэгтэй байна. Та нар өөрчлөхгүй бол өөрчлөх хүн алгаа. Тийм учраас хамтдаа нэгдэж хэлээд их орноо өөрчлөе. Би бас туслахад бэлэн гэсэн танд маш их баярлалаа. За мөн Улаанбаатар хот Сонгоны архан дүүргээс Бүрэн чимэг гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За танаа нэвтрүүлгийг үзээд за манад цугласан олон хүн үзээд бол дэмжиж байна. Тийм учраас та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэсэн танд маш их баярлалаа гэдгийг хэлье. За бид өнөөдөр бидний нэвтрүүлгийн зочноор бол Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны иргэн бүрт тарих төрийн бас байгууллагын тэргүүн цэрэн бэлэгч оролцож байгаа. Цэрэн бэлэгчийн хувьд бас өмнө бас үнэн ба зөв цаг нэвтрүүлэгт оролцож байсан. За өнөөдрийн бид хоёрын ярилцах нэвтрүүлгийн сэдэв бол иргэдийн улс төрийн оролцоо гэсэн энэ сэдвээр хамтдаа ярилцсан. За би эхний асуултыг бол цэрэн бэлэгчээс Монголын ард түмний төрдөө итгэх итгэл хэр байна вэ таны хувьд? Ард түмний одоо төрдөө итгэх итгэл бол одоо бас сайн байж ах хэвээр. 2020 он хүртэл сайн байх хэвээр. Тэгээ одоо шалдаа унж. Амьдрал нь яахын итгэл нь алдраад амьдрал ядрахаар хүн одоо хинд итгэснээч бас хинд итгэл үзүүлээд гаргасандаа ч харамсаж байна. Ард түмэн маань ядарж байна. Эрүүл мэнд, боловсролын одоо олон төлбөртэй юмнаас бас залгаж байна. За төр ер нь хэний төлөө ажиллах ёстой? Мэдээж төр бол ард түмний төлөө ажиллах ёстой. Гэхдээ хувийн эрх ашигын төлөө, бүлэглэлийн төлөө төр ажилладаг болчтой гэж олон хүмүүс шүүмжилж байгаа. Энэ тухай ярил. Төрдөг ерөөсөө сонгуулийн урд өмнө. Одоо 20 оны сонгуулиос үеэр л одоо нэг сарын дотор төрдөгөө мэднэ. Одоо ард түмнийхээ дуу хоолойг хүргэх төлөөлөгчтэйгээ мэднэ. Одоо гишүүнтэйгээ болгохоо мэднэ. Тэрнээс биш одоо бол нэр үнэхэрийн ард түмэн бол ядарж байна. Ард түмэн бол үнэхэрийн төрдөж одоо нэр үнэхэр итгэл үзүүлэх хэрэг байсан ч юм уу гүү ч юм уу гэж одоо харамсч байна. За олон төрлийн тэмцлийг магадгүй Монголын ард түмэн одоо бие биендээ санал болгож байгаа олон төрлийн тэмцлийг хэн нэгэн уриалж байгаа. Гэхдээ та энэ тэмцлийг юу гэж харж байна? Тэмцэл ер нь ямар байх ёстой вэ? Тэмцлийг би ингэж харж байгаа. Би өөрөө одоо өөрийнх нь өөрөөр харж байгаа. Би өөрөө одоо энэ нөгөө тэмцлийг өөрөөсөө эхлэе. Яагаад би энэ одоо амьдралд одоо тийм бистэ эдийн насалчаад би яагаад энэ хүмүүсийнхээ хүүхдүүдийнхээ ач зээнэрийнхээ ах дүүсийнхээ амьдралыг доошлоход нь би нөлөөлчих вэ? Би буруу шийдвэр гаргаад буруу уриалаад энэ сонгуульд энэ хүнд дэмжих юм байх шүү. Энэ ийм үнэн мөрийн хөтөлбөртэй байна. Энэ биднэрт гарвал бидний амьдралд бас нэг алхам уршилах юм байна. Үр хүүхдэд нь ач зээнэрт маань ч гэсэн бас ирээдүйтэй амьдрал харагдаж гин гэдээ уриалж байгаа учраас би бас хүүхдүүдээсээ гэр бүлээсээ ингээ уучлалт гуйж гин. Миний үгийг сонсоод миний намайг дэмжиж дагж байгаа бас. Одоо би ах дүүсээ толгож 60-70 хүн байна надад. Тэр бүгдийнхээ өмнөөс уучлалт гуйж гин. Ач зээнэрийнхээ өмнө одоо ирээдүйд нь би баллаад байна шүү дээ эн чинь. Буруу хүнд санал өгүүлж гин, буруу хүмүүс улс төрч мөрч өрөөсө тэднээ мэдэхгүй сэдвэр нь би энд нүдийг бооцсон хүмүүсийг аваачаа саналын зурвал тэр тэн дээр зураараа энэ тэн дээр зураараа. Инглишийнхаа төлөө гимшиж гин. Ардын намд ажиллаж исэн үе бол би тийм ээ. Тий. Ардчилсан намдч байна, юунд ч байна, ардын намдч байна. Би одоо Монголоор дэвсэлд намдч байна. Би одоо яагаад ингэж тэмцээд яваад исэн тэр хүмүүс одоо нэг үнэн байгаасаа, зөв байгаасаа
Ингэж л итгэж ирсэн. Түүнээс би бол одоо тэр намны гишүүн бай, энэ намын гишүүн бай, энэ намын гишүүн. Гишүүн биш ээ. Гишүүн байхдаа чухал биш. Энд чинь одоо нэг намын гишүүд юм уу, нэг нам ингээд бас ингээд төр босохгүй л автай. Ард түмэн байж тийм ээ. Ард түмэн ард нь байхгүй бол төр байхгүй л байхгүй. Яс юм дээр тэр чинь ард түмэн одоо олон хаалга байгаа тойрцсон. Ард түмний дунд ч боломж байгаа. Нэг хаалга нь хагдахад нэг хаалга нээгчидэг. Тэгэхээр би буруу хаалгын нээх бариулыг онгойлгоод өгсөн. Нөгөөдгөр ороод бид нарын итгэл хүлээлгээд орсон хүмүүс эргээд бид нарыг ерөөсөн гараа угаагаад тавьсан ус шиг л цацаа хийчихлаа. Тэгэхээр тийм хүмүүс дахиж итгэл төрүүлэх шаардлага байна уу? Би үнэн ба зөв намын энэ залуучуудыг би өөрөө хайж яваад ирээд энэ хүмүүст итгэлээ алдна гэж бол байхгүй. Энэ хүмүүсийн хаалгыг онгойлгоё. Энэ хүмүүсийг оруулаад үзье. Ач зээнэрийн төлөө зөв алхам хийж чадах үүрэг надад байгаа. Одоо бид нар бол тийм улс төр мөрөөр ингээд нэг тийм ээ сурцсан одоо тийм ээ улс төр ямар байдгийг гэдгийг ойлгоцсон ч юм уу тийм хүмүүс бидний дор байхгүй шүү дээ. Миний ирээдүйд чинь одоо сурсан бол сураад одоо бас нэг амьдралаа аваад нэг ажил хийгээл явж байгаа хүмүүс байна. Чиглэлээрээ л амьдрах гэж зүтэлж байгаа. Тийм хүмүүсийг л би уруудтаад байгаа төлөө гимж чинь хүмүүсээ эхлээд өөрийгөө яал. За. Гэр дотроо тэмцлээ хий. Одоо гэр дотор л ихэд 2 3 намын хүмүүс байна гэдэг байгаа шүү дээ. Тусдаа намын хүмүүс бол намаасаа санхүүж ачтэй. Тэр аав ээж л тэр хүмүүсийг хоолж байгаа, ундалж байгаа. Аав ээж л шаруу гөлснийхээ туслаар хоолж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс тэр хүүхдүүдэд зөв удирдахын тулд эхлээд өөрийгөө тэмцлээрээ ялна дийл. Яагаад өөрийгөө ялж чадахгүй байгаа юм? Тэгэх юм бол яаж энэ өрх гэрийг ялж дээш нь дэвшүүлж авч явах юм? Амьдралын. Яагаад олон үр хойчтынхаа амьдрал зөв голдролд нь оруулж чадахгүй байх юм? Байхын тулд л өөрийгөө тэмц, өөртөөгөө тэмц. Өөртөөгөө тэмцээд өөрийгөө ял. Би алдаагүй хүн биш. Алдааныхаа төлөө тэмц. Би өөрөө бас мэдлэггүй хүн биш. Мэдлэгээ улам хөгжүүл. Энэ хүмүүсийн төлөө. Эх орныхоо төлөө. Зөв хүмүүс нь гараасаа зөв цагт нь энэ завхрал тийм ээ энэ туйлшрал энэ улс төрийн энэ муухайн монпол ийм намууд нь нураасаа энэний төлөө би эхлээд гэртээ би одоо зэнэраасаа ачнараасаа бүгднгөөс нь уучлалгуугаад бүх ах дүүсдээ хэлнэ. Гэр дотор чинь миний ямар ингээд буруу шийдвэр гаргаж ирсэн бол уушлаарай дүүнер минь. Одоо 20 оны сонгуульд бүгдээр хамтдаа зөвийн хаалгыг онгойлгож өгнө. Тэр цагт биднэрт үр хөвгтдээ ч гэсэн харамсах юмгүй хойж үе маань одоо тийм ээ улс их орн маань ч гэсэн баялагтайгаа боловсралтайгаа боловсрал нь үнэгүй эрүүл мэнд нь үнэгүй бидний үед сурч ирсэн тэр бас нэг 2 3 алхам сайн талын аваад сураасай тийм хүмүүс нь гараасай гэд бодож байна. Тэгээд хамтдаа тэмцэх тийм хүмүүс байна. Надтай цуг ийм санал нэгдэж байгаа хүмүүс байх юм бол тэмцлээ өөрөөсөө эхлээд, гэрээсээ эхлээд, хорооноосоо эхлээд, дүргээсээ эхэл. Ард түмэн бол хүчтэй. Агаас хэллээ шүү дээ. Эхний ээлжинд бол одоо ингээд 28 жилийн хугацаанд Монголын ард түмэн нийтдээ бол ингээд хуйхтуулсан байна, хурдсан байна гэж. Тэгээ Монголын ард түмэн хуйхтуулсан, хурдсан байгаа учраас эхний ээлжинд би бол яагаад энэ хүмүүсийг сонгоч ба гэдгийг бодох хэрэгтэй байна. Хоёр дахь ээлжинд бид яагаад одоо хамаатан саднаа гэр бүлийнхнийгээ энэ одоо тэгээ олигарх болсон ийм намуудад одоо өгүүлэх шалтгааныг бий болгох гэдгээ бодох хэрэгтэй байна. Гурав дахь нь мэдээж хороо руугаа, дөрөв дахь нь дүүрэг руугаа гэх. Тэгээд тав дахь нь бол мэдээж Монгол хүн бүр чиглэсэн энэ үйл ажиллагаа одоо ярьж хэлэхдээ бусдад таниулах хамгийн чухал байна гэж. За, төр хариуцлагын тогтолцоо алдагдсан гэж олон хүмүүс ярьж байгаа. Энэ бол мэдээж хариуцлагын тогтолцоо байхгүй жишээ бол олон бий. Энэ тухай ярил та. Гэхдээ одоо ингээд харалтаа одоо зам тээврийн яамд ажиллаж байгаа хүмүүс тийм ээ одоо бие биений тэр зөөлөн судалж суухын тулд тэр хүний суудлыг булааж авахын тулд тэр алтан амийг тэр үн тэрднийг тэр давтагдшгүй бүтээлийг яагаад тэр аминд нь хүрвэ? Энийг ерөөсөө тэр ганц нам одоо зам тээврийн яамны сайдыг ажлаас нь халаад өнгөрөх бишээ. Энэ бол улс төр энэ намаар явж байгаа энэ улсуудын л одоо ямар чигшмээр үйлдэл нь нүдэн дээр харагдлаа. Тэр ээж дотроо кичнээн их мэгшиж байгаа бол. Тэр одоо энэ одоо бас эн чинь зөв явж байгаа хүнийг тийм ээ. Зүгээр л сайхан ирээдүгийг баллаад ингэж та энд их харамсаж чинь гүн эмигнэлж илэрхийлж ээжийн төлөө.
тэр хүүхэд одоо бас харамсалтай байна. За өмнөх нэвтрүүлгээр бол та өөрийнхөө утасны дугаарыг олон хүнд хүргээд тэгээд бас өмнөх нэвтрүүлгээр орж явахдаа хүмүүстэй сайхан уулзаж ярилцсан, замун дээрээс нь хөдөө орнотыг явчаад ирсэн шүү дээ. Нэвтрүүлэгт орсныхоо дараа мэдээж утсаар одоо холбогдож танилцаад тэгээд нэг хүнтэй одож уулзаад ингээд ирсэн. Энэ тухайгаа ярил. Би Арангай өндөр улаан гэж жаргал гэж жарх хурж байгаа эмэгтэйтэй уулзаад ирсэн. Тэр эмэгтэй маань залуу насаа бас улс их орондоо зүтгэж хөдөлмөрлөд тэтгэвртэй гараад одоо 7 жил сууж байгаа юм байна. Тэгээд тэр эмэгтэйгээс би ямар давуу талыг би тэр утсаар ярьсан. Тэр утсаар яриад надад юу гэсэн үнэн ба зөв намын нэвтрүүлэгт өөрийн чинь харлаа тэр нэвтрүүлгээр. Би тэр намыг дэмжиж тэр нэвтрүүлгийг үздэг хүн байна. Тэгээд дандаа худлаа юм сонсоод байсан би. Зурагт үзэхээр хэрүүл, зурагт үзэхээр одоо эдсэн уусны гайхдаг. Энд тэнд ямар ба нэг муу юм ярьдаг. Үнэн үг ярьсан учраас өөртөө чинь би танилцаад бүр албан ёсоор энэ намын одоо намын асуудлаар ч юм уу тийм ээ одоо үнэн үг ярьж байгаа хүн чанарын чинь талаар ч юм уу эгчдүү болъё гэд бодоод над руу залгасан тийм эмэгтэй жаргал гэж эмэгтэй. За тэр эмэгтэй 7 жил 2 хүү нэг охинтой байна. Хүүхдүүдээ хоолнд нь хүргээд боловсралтай амьдралд нь хөлөө олгоцсон одоо төлөвшүүлсэн. Тэр хүн одоо төрийн өмнө хариуцлага бүрэн биелүүлсэн. Эмэгтэй одоо 7 жил ганцаараа өхөр хариудаад сайлаа хийгээл одоо амтэн хүн цагаан иддээ сайл сүүнийхээ ингээд ээжийг өөрөө одоо энэ өглөө гараад жар хүрэж байгаа хүн өглөө гараад тийм ээ өхрөө дагаж гараад орой ирээд сайлаа хийгээд тэр ямар хөдөлмөрч эмэгтэй вэ? Тэр ямар агуу эмэгтэй вэ? Тэрнээс сурах юм зөндөө байна. Тэр хүн тууштай байна шүү дээ. Би тэгээ хэлсэн үнэн ба зөв намыг та яаж дэмжих вэ? Танаа одоо бирчин багш юм байна. Одоо энэ бэрээ оролцуулах юм ба. Таны оролцоо нөлөөлөл энэ 3 хүүхэдтэй сум орондоо их юм байна. Та яаж нөлөөлөх? Тэр намд ажиллах хүн надад байгаа. Надад бодсон юм байгаа зэрэмлээ. Би чамайг тэр нэвтрүүлгээр гараад нэг ийм хүн ирэх байх та гэж бодож ирсэн. Гэж хэлж ин. Тэгээ би бас хөдөөчлөө. Би тэр хүнтэй бас одоо ааруул хийлээ. Тэр хүнийг одоо нүүдэл судалтанд бэлтгэлцлээ. Гоё байна. Манай Монголын ард түмэн итгэл алдраагүй байна. Зөв хаалга онгойхыг хүлээж ин. Өөртөө онгойлгохын төлөө зүтгэнэ гээд хамт байна гэд ярьж байна. Мэдээж иргэн бүрийн оролцоо гэдэг бол хамгийн чухал, хамгийн үнцэнтэй байдаг шүү дээ. За, төрийн ер нь дарамт бол хаасаагүй байна гэж ард түмэн хэлж байгаа. Энэ тухай ярил. Ер нь танд бас зарим тохиолдолд төрийн дарамт байх тохиолдол байна уу? Төрийн бус байгууллагыг ажилуулад хувийн бизнесээ хийгээ явж байгаа. Төрийн бус байгууллагыг ажилуулад явахаар би төрөөс ер нь 1 төгрөг авдаггүй болохоор. Надад ерөөсө төрийн бусдаар бол төрийн дэмжлэг юу ч байхгүй. Би зүгээр байгаа сэтгэлээрээ л явдаг. Тэгээд одоо би нэг гүйцэтгэх засвар ажиллуулж шít. Одоо гүйцэтгэх засвар ажиллуулж тэнд алдчихад бас тийм ээ төр зэсгтээ хаягдсан. 90 цент хүртсэн ирчүүд ажиллаж байна. Тэгэхэд тэд нарт маань ч хүртэл дарамт үзүүлж байна. Зүгээр энэ 2 дугаар орооны хогны байцаагч хөөхөн ирээл 20 мянган цас хог өг түрээсэндээ шингэж байгаа. Бид нар ингэж хэлж байна. Тэгэхэд тэр хүн яаж өшөө машин авчиж энийг засаадаг. Гүбрийн 80 мянгаар засъя. 60 мянгаар зас. Нэг гүбрнээс 20 мянган зас надад өгсөнгөө. Та нар өгөхгүй байгаагийн чинь төлөө би яах вэ? Өөрөө яах вүлээ гэхгүй юу? Өгөхгүй байсны төлөө яах вүлээ? Би тэр хүмүүсийн хөлснөөс ч гэсэн авдаггүй. Тэр хүн өөрийнх нь хийсэн хөлцийг өөрөө авах ёстой. Түрээсээ өөрөө л хийх ёстой. Би бол хамаардаггүй. Яасан бэ нэ? За одоо чиний юу болохгүй болгочихгүй. Гэсэн чинь би тэр шар залуу гэж нэгж байгаа. Тэр шар залуу гэж давтараар тэгээ зөвшөөрлөөр дарамтлана. 20 мянган цаас өгөөгүй төлөө тэгж замд гэж. Энэ төрийн зөв тогтолцоо мөн үү? Энэ дарамт мөн үү? Мэдээж дарамт байх уу? Муу дарамт. Тэр хүмүүсийн сэтгэл зүйрүүнд дайрч байна. Үг чинь өөрөө хүнийг өхүүлж чаддаг, босгож чаддаг зэвсэг. Буу бариад тэмцдэг юм аа. Тэмцвэл 7 сарын 1 болдог. Би тэгэхээр хүнийг өөртөөгөө эхлээ тэмц, дараа нь өөрийнхөө гэр дотор нөлөөл зөв чиг чухамд нь орвол тэгээд дараа нь ах トゥ тэгээд төрлөх гэсэн. Ингэж л бодож байна. Тэмцэл гэдгийг би бас тэгээд тэр хүнийг тэр зүгээр нэг хогны байцаагч штэ. Тэгээд 2 дугаар орооны хогны байцаагч. Би бүр хороотой нь хэлчих. Хүний нэр хэлэхгүй би. Тэгээд яаж байгаа гэхээр тэр хүн зөвхөн хогны байцаагч хийснийхаа төлөө тэнд ажиллаж байгаа хүмүүсээс тэгэд дарамтлж авдаг бол бас тийм биз дээ. Тийм шүү. Энэ ажил мөн үү? Мэдээж ойлгомжтой.
За та сая бол хэллээ шүү дээ. Бидэнд ингээд ямар нэгэн байдлаар дарамт байна. Энэ дарамт үүсгэх шалтгаан зам мөн дээрээс нь ер нь яг одоогийн нийгэм ийм байгаа шалтгаан бол мэдээж та дөр хэлсэн. Бид бол буруу сонголтыг хийгээд ивжээ. Бидэнд бол сонголт байгаагүй юм байна тий мөн дээрээс нь. За бидний нэг үнэн ба зөв номыг танилцуулаад байгаа сэтгэлгээний хувьсгал, сэтгэлгээний өөрчлөлт гэдэг бол энийг хэлээд байгаа. Та бол түр хэллээ шүү дээ. Би өөртөө эхлээд тэмцэж байгаа маа. Өөрөө эхлээд энэ Монгол ардын нам ардсан Монгол ардын усламаас салж чадчих. За хоёр дахь нь бол эргэн тойронд байгаа хамаатан садантайгаа тий садантаа зөвийг ойлгох хэрэгтэй. Гуравт нь гэх юм бол хороод үүрэгтэй ингээд асуудал тавиад явах хэрэгтэй байна. Бидний амьдрал төрийн оролцоо гэдэг бол мэдээж өдөр одоо тий одоо амьдрал өдөр тутмал одоо төрийн оролцоо бол байдгийн байна. Гэтэл та нар хэлсэн бид нэг сонгуулийн үед л төртөө гэдгийг мэддэг. Сонгуулийн үед л намтаа гэдгийг мэддэг гэдэг байна шүү дээ тийм ээ. Сонгуул боллоо гэхээр л яаж юм төртөө бол төр маань бүрдэж чинь одоо 76 гишүүнээ сонгох гэж байна гэдгийг мэдэж чинь ганцхан сарын хугацаанд дотор. За тэгээд одоо сонгуул боллоо гэхэд ерөнхийлөгчтэй болохоо мэдчихээн. Тэрнээс хойш болцсны дараа бол бид нарыг мартчихээн. Бид нар яагаад мартаад байгаа юм? Тэр хүмүүс. Би бүр ерөнхийлөгчд би бүр албан ёсоор эр хүн хэлсэндээ имэлтмөр зорьсондоо гэж хагаад. Амлсан 3 асуултнаасаа ditгүүрийн зээл, цалингийн зээлийг тэгэлж өгнө гэсэн чинь ард түмний эмзэг сэдв байсан. Итгэлийн авах гол гогцоо ч байсан шүү. Бүү байсан бол та гохоо зүг дарсан. Тэгээд та гарсан. Гарсан шигээ та одоо биелүүлж өгөөч. Бид нар 20 он одоо ерөнхийлөгчийн дараагийн сонгуул хүртэл танд хугацаа байна. Зөвлөхүүд чинь эмэгтэй хүмүүс байгаа, уянгу байгаа, одоо холон байгаа. Энэ хоёр эмэгтэй яагаад энэ эмзэг сэдвийг ихийн бас нэг хатан ухаанаар сануулж болдгоо юм бэ? Ард түмэн ингээд гівдээ дивд цалингийн зээлтэй хүмүүс одоо сард 100 мянган цаас аваад идэх нь өмсөх нь хаанч хүрэхгүй. Одоо нүүрс түлээ нэгтчихлээ. Өвлийн хүүтэнд дулаан утсныг гарч ирж байна. Амьдрал энэ. Тэгэхэд яагаад тэрийг зөвлөдөг юм бэ? Тэд нар юу хийгээд байгаа юм? Юу зөвлөөд байгаа юм? Ерөнхийлөгч одоо тэр намрын чуулганы нээлтэн дээр бид нар зүгээр ингээл баг нөгөө хурал суугч байгаа мó бидний үед нэг семинар сонсгол монгосгол ингээд суухт ингэдэг ярьдаг байсан. Тэр үл бид нар зүгээр баг ингээд зүрхэн дээр гараа тавиад ерөнхийлөгч маань одоо энэ намрын чуулганаар юу батлуулах нь юу ярих нь ямар хууль өргөн барих нь ард түмний төлөө ямар шийдвэр гаргахыг зөвлөх нь тийм ээ. Энд чинь тийм эрх нь байгаа шүү дээ. Эрх мэдлийнхаа хүрээнд. Тэгэхэд арай л биш юм яа. Бид нараас бүр хатуурч тэр хүний ярьсан зүйлийг эргэж ард түмэндээ сануулбал мэдээж ингэсэн шүү дээ. Сүүлийн 28 жилийн хугацаанд Монголын ард түмний амьдрал хэцүү байгаа нь үний юм байна. Гэхдээ ямар нэгэн намд хин нэгэнд алдаа байсангүй харин тогтолцоонд алдаа байлаа гэдэг шал утгагүй юм. За мөн дээрээс нь одоо юу гэдэг тогтолцоонд алдаа байсан. Ерөөсөө одоо буруутай хариуцлага хүлээдэг хүн гэж байх байсан. Тэгээ хариуцлага хүлээхээ байцсан шалтгаан юу юм бэ гэхээр ерөөс тогтолцоонд алдаа байна л гэж. Тий. Үгүй хүн байхгүй бол тогтолцоо яаж байх юм? Тэр тогтолцоог өөрөөсөө бий болгоод байгаа шүү дээ. Тэгээ юун тогтолцоо яриад байгаа ерөнхийлөгчөө. Би өөрөөс чинь бүр асуучмаар л байна. Би яг одоо энэ өнөөдрийн нэвтрүүлгээр дамжуулан цалингийн зээлээ тэглүүлэх, ditгүүрийн зээлээ тэглүүлэх ард иргэдмийн тэмцлээ өөрөөсөө эхлээд нэгдцгээе. Би бүр нэгдъе гэж уриалж байна. Энд одоо бүр арай шудраг бай. Бидний насны хүмүүс аав ээж маань ч гэсэн ditгүүрийн зээлээ авлаа. Одоо хүүхдүүд нь л авч байгаа шүү дээ. Сүүнийх нь мөнгийг одоо тэгэл зээлэд идсэн хүүхдүүд өдөр болгон сүүгийн дасдахгүй зөөх боломж ч бас алга. Одоо энэ зээл чинь цалингийн зээл, ditгүүрийн зээл, байрны зээл, машины зээл, малчны зээл эдгээр чинь ингээ Азийн тор шиг ингээд нөгөө өргөшг нь бүтээчгээд байна шүү дээ. Яаж тэрнээс гарах юм? Тэрийгээ төлөхгүй өдөр шөнөгүй юу хийж чаддаг байна тэнгээрэл гүйж. Ер нь хөлмөрөөрөө баяжих гарын үсгээр баяжих хоёр бол шал ондоо ойлголт шүү дээ. За хөдөлмөрөөрөө баяжих нь бол яах нь вэ? Эн чинь хүний хөлс чинь шорууг байдгийн учраас олсон мөнгө нь амттай байгаа. Нөгөө их идэхэд гидсэнд халтай, их эрт байж насан цөвтэй гэж байна. Тэр хүн яах юм бэ? Гэхдээ одоо тэр хүн зүгээр өөрийгөө л бодоод баяжаал байл да. Тэр уурхайг хуулаалаа идээлвэ. Тэр хүн мөнгөрөхгүй. Тэр хүн баяжхад яах нь вэ? Гидсэнд их юм ичглээ эвгүүтгэд 0 гүгээд байдаг үсттэй. 0 ч нүх үсттэй. Тэр чинь яах нь вэ? Одоо тэр хүн уул уурхайн одоо их юм идсэн мөнгө нь нөгөөд чи нөгөө ухсан нүх рүү бас дуудаалах юм шүү. Цөвтэй, насан цөвтэй сануулаад байна шүү. Тэр хүн тэрийг мэдэхгүй юм тэгэл. Бидний ард түмэн бол тэр чинь хараад
За энэ ерөнхийлөгч юу гэх нь, энэ юу гэх нь, улсын их хурлын гишүүд намрын чуулганаараа юу ярих нь гэж харж харж исэн. Тэгтэл яаж ин одоо өчигдөр ихтэл уурлаар яаж ин Нямбатар Баасанхүү хоёр зодтолцсон. Тэрийг сонссон 13 4-тэй хүүхдүүд бие биенээ зохихгүй гээ. Энэ дарга нар зодтолтоод тэгэл одоо бие биенээ зохиол энэ төрөө болтгол юм биш. Яага болохгүй юм. Би ч гэсэн том болоод энэ би ч гэсэн энүүнийг зохихгүй болоод энэ намайг дээрлэхэд байгаа юм байна. Аливаа улс төрчмийн ноён нуруу байхгүй. Үлгэр дуурайлал гэдэг юм алдагдаад алга болсон гэж та ойлгож байна. Байхгүй. Тэр зүгээр үнсэн тайсан шалц шиг алга болсон. Үнсэн шалц хаяхад яадаг лээ. Шатал алга. Тэр үншиг. Эднэр ерөөсөө тэр одоо нөгөө ёс суртахуун тийм ээ. Өөрсдийнх нь одоо хүмүүжил, сур хүмүүжил, хүн чанар. Тэд нэр ерөөсөө мөнгөнд өгч. Ард түмэндээ өгч чадаагүй. Хилсэндээ хүрээгүй. Би энэ гişүүдээс амралтын бүр нэхэд нэмэргүй. Батцандангаас ч гэсэн нэгсэн би. Тэгсэн чинь одоо зөвлөх нь алтан гэрэл гэсэн, оюун гэрэлгээд туслах нь гэсэн. Тэр хүмүүс юу гэж байгаа. Манай гişүүн өөрөө нөгөө хувийн бизнесгүй учраас ард түмэнд тусалж чадахгүй байна. Сонгуулаар яагаад мөнгө олсон юм? Тэр хүн яагаад сонгуулаас мөнгө олсон юм? Тэр өөрөө бизнес хийдгүү тэр мөнгөгүй юм бол хизээч яагаад сонгуульд өрсөлдөх мөнгөө яагаад намдаа гаргаж өгсөн байх вэ? Тийм биз дээ. Тэгээд нэг ядарсан одоо энийг өвчтэй хүн туслаач яа гэж би зөндөө утассан. Утастаал байсан гэсэн чинь одоо гişүүн тийм юм та гişүүн юм та зөвлөхөд оолж ингэ би зөвлөх нь би ингэж энэ оюун гэрэлтээр тэгэл байсан шүү дээ. Тэгэл яаж юм бэ? Тэгээ зургатаар гарахаар бол амар гоё юм яриад байгаа байхгүй тэд нар чинь. Бүр хүн итгэхээр л энэ. Бацаанд нь юм хийх гээд байна. Тэр чи одоо бацаанд нь тэр гişүүдтэйгээ хэрэлдэх юм ал хийгээд байгаа болохоос биш. Гин нэгнээсээ л ерсөж идэх гээд байна. Тэр одоо Баасанхүүг хүртэл зураг шахдаг махдаг гээл яриад нь шүү дээ. Тэр Баасанхүүг ард түмэн гаргасан байна. Баасанхүү яагаад ард түмэн рүүгээ чиглэхгүй байгаа юм? Бацаанд нь яагаад ард түмэн рүүгээ чиглэхгүй байгаа юм? Тэгэл бас ингээл харж байхад чинь бүр ингээл нулимс гойж байгаа юм чинь чаагаас эднэрийн төлөө саналаа өгөө явж идэг. Эднэр бид нарыг ингээд өстой үнсэнд хийсэн шалт шиг хайж идэг. Харамсалтай энийг хийсэн би буруутай. Энийний төлөө саналаа өгсөн би буруутай шүү гэж. Яг одоо иргэн бүр ингэж боддог, ингэж одоо яг тантай адилхан сэтгэдэг болох хэрэгтэй гэдгийг энийг бол Үнэн Бозог ном сэтгэлгээний өөрчлөлт гэж байгаа. Ягаад гэвэл энэ өнгөрсөн 28 жилийн хугацаанд мэдээж Монголын ард түмэн сонголт байхгүй гэдэг нэг шалтгаан бий. Гэхдээ сонгосон нөхдүүд нь үнэхээр ард түмний амьдралыг дээшлүүлж чадаагүй, ард түмэндээ үйлчлж чадаагүй, нөгөө таны хэлдгээр мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж чадаагүй. Угаасаа хараа 2000 оноос хойш л эднэр чадаагүй. Хүүхдүүдэд 3000 цаас өгч, шинэ хосуудад 500,000 цаас өгч. Эднэрийн сонгуулийн буянгаар нөгөө 1072 хувьцаанаас 300 төгрөгийг биднэрт олцсон шүү дээ. 6-аас 1072 хувьцааг тэгжгээр нэг 300 өгнө ингээд өрсөлдсөөр байгаа л. Энэ бол зүгээр л мөнгөнд идэгдсэн. Мөнгөтэй хүмүүсийн тоглоом болсон. Хөзөр. Энэ дүрэгт чи тогло, энэ дүрэгт би тоглоё. Чи тийм амал би энэ тоглоё. Эдгээр чинь тийм амалж шүү. Тэд нарыг ерөөсө тийм болохыг нь бид нар мэдэхгүй. За одоо арчилсан намаа гараад ийм байсан. Одоо ардын нам яах нь. Тэгээд одоо бүгдээрнгийн дэмжүүлгээл байсан шүү. Дэмжээл өгсөн шүү. Тэгээ яасан юм? Улсын их хурлын гишүүд нь яаж байгаа юм? Юу хийж байгаа юм? Одоо тэгэл одоо яг хараа хүүхдийн мөнгийг одоо 20-80% нь ингээд өгнөө 60% нэгж байгаа 20% нэмд. Сонголт өгөхөд ирэхээр л энийг ярьж шүү дээ. Худлаа юм та нар жагнаж байгаа үстэй юм чи. Би бүр ингээд ерөнхийлөгч өөрөөсөө эхлээл ард түмэндээ амлсныгаа өгчхүүл ард түмний итгэж жоохон жуулсан ингээд сэргэх болов. Юу өгүүлэх гээд байгаа юм? Эрх мэдлийнхаа хүрээнд цалингийн зээл, детгүүрийн зээлийн тэглээд өгчих. Орос ахнар шиг байл да. Тийм биз дээ. Орос ахнар Монголын өрийг тэглээд өгч чадчих байсан. Тэр шиг ард түмнийхээ тэр зээлүүдийг л бүгдийг нэгээгүй шүү дээ. Одоо тэр машин байрны зээл бол яах вэ? Өөрсдийнх нь хүслээр тавьсан. Одоо аргагүй иргэн тавьчигдаад цалин детгүүрээ зээдсэн шүү дээ хүмүүс чинь. Хүүхдийн төлбөр инээ тэрэг бидний үед чинь одоо сурах мэрэгчлээ төлбөргүй очиж сураад эсмэт авдаг байсан. Одоо тэнд сургууль сайн сурлаа нэмэлт эсмэт авна, муу сурлаа авдаг 10 төгрөг аавна, 20 төгрөг аавна. Тэр чинь биднэрт хэрэг болж байсан. Үн төлбөргүй. Одоо мундаг сурдаг байлаа, сурахыг хүсчихлээ. Хүүхдүүд тийм ээ. Тэгэхэд тэр хүүхдүүдэд төлбөр нь хаана гай.
Тэр аав ээж нь бүгд ингээд аазны тор шиг өртөө байна шүү дээ. Тэр хүүхдийнхээ сургыг илүү нэг нэмэлтэн дугууланд явуулж секс сургачих. Энэ хүүхдийн сонирхлын дагуу тийм бүгд төлбөр. За одоо нэг 12 дугаар анги төгссөн хүүхдийн төлбөр нь асуултын тэмдэг. Үсээ зулгааж байна. Идэх хоолн дээр хэрүүл болж байна. Энийг хараач ерөнхийлөгч улсын гишүүдээ та нарын баталсан хууль хэрэгжидэггүй. Монголын хууль 3 хоногтой. Бүтэхгүй хуулиуд батлаад хэрэгжүүлэхгүй субъект гаргаад тамхи мамхины хууль гарсан хаана вэ? Тэг хаасайгуу зархан зарж ил байна. Ямар арга хэмжээ авч байгаа. Тим юм хийж яхаа ард түмнийхээ төлөө за энэ боломж байт юм бол уул уурхаагаас ийм мөнгө ороод ирд юм бол энэ цалингийн зээлийн тэглээд өгчих. Багш нарын цалин нэмээд яасан. Одоо эмчнэрийн цалингийн одоо яасан. Нэмсэн юм уу? Цагдаа нар гэж бас маш чухал хүмүүс байна. Тэдний цалинг яагаад нэмдэг вэ? Тэд нар тангарахтай баригдаад явж байна. Цаана бүр тэднэрт илүү бас ингээд өрийн зээл байгаа. Тэгээ ийм хүмүүстэй ингэхгүй байгаа төр засаг итгэл маань өөрсдийнхөө сонгосон сонголтонд үнэхээр болоо зангирж байна. Тэд нар бас өөрсдийнх нь ард түмээгөө бодохгүй байхаас аргагүй шүү дээ. Аав ээж нь хангалуун, өр хүүхэд нь хангалуун, ах дүүс нь хангалуун, шүлжиж ингээд бүгдээр хангалуун. Та нар үйлсэн шүү дээ 2000 оноос эхлээд ер нь бол энэ Монголын төрд байгаа одоо тий асуудал үүсчихсэн юм а гэж нөгөө нэг газрын 8 хэл ахуул авилгал ард түмнээ бодохгүй бах мөрөө хэлбэрээр хэрэгжүүлэхгүй байх гэдэг энэ одоо зүйлүүд янз бүрийн элдв бусын амлалтууд гэх тий. Жишээл 2000-аас 2004 онд бол одоогийн Монгол Ардын нам буюу тухайн үед бол Монгол Ардын Хувьсгалт нам 72 судалтаагаар төр барьж илаа. Энэ үед намбарын инх баяр гэдэг хүн бол төрийн одоо Монгол Улсын ерөнхий сайд байсан. Тэгээ энэ хүн болноос юу ихсэн бэ гэхээр энэ хүн бол ингээд төр бариад засгийн газрын тэргүүлээ байж хат бол нэг ийм зүйл болсон юм а. Гишүүд нь одоо өөрсдийнх нь бодлого мөрийн хөтөлбөрийг эсэргүүцсэн. Тэгээ эсэргүүцсний үр дүнд юу тохиолдсон бэ гэхээр гишүүн бүртээ нэг тойрогтой зарцуулах 1 сая төгрөг гэж эхэлж илаа. Одоо энэ гишүүн бүртээ зарцуулах 1 сая төгрөг гэдэг мөнгө маань одоо хөрөлсөхийн засгийн газрын үед бол 2019 оны улсын төсөвт сууж ах шиг байна. 2019 оны улсын төсөвт бол 5 тэрбум төгрөг болгоод сууж байна. Нэгсэн доо тойрогоо услаач, тойрогтой одоо тодорхой хэмжээний ажлуудыг хийгээч гэдэг магадгүй цагаан сараар ахмадууд бэлэг тарах энэ ажлын нэг эхлэл гэж харж байгаа Монголын ард түмэн тий. Гэхдээ одоо тэр 5 тэрбумд би одоо 19 он жил онл шүү дээ. 20 он сонгуул боллоо. Эдгээр чинь тэнэг улсууд биш. Одоо одоо нөгөө та нар яг нь 20 оны сонгуульд оролцох үндсийг ингээд суулгаач. Одоо нөгөө ард түмнээ нэг жоохон тохоор цохиулаад үзээч. 5 тэрбум төгрөгийг чинь яг нь тэр орон нутагт очиод энэ бүгдийг хэрэглэхгүй шүү дээ. Бүгдийн захиран зарцуулсан байдсан бол тайлангаа тавиач. 4 жил би ийм тавьсан. 1 жил хийс 2 дахь жил, 3 дахь жил, 4 дахь жилдээ ийм хийж шүү ард түмэн минь. Та нарыгаа би мартаагүй шүү гэж. Ам бардам хэлэх хүн байхгүй. Тэр чинь тэгээд жоохон тохоор цохиулаад яах нь вэ? Ахмадуудаасаа эхлээд нэг сүү юм уу тийм ээ? Одоо нэг сүүнийг цайл өгдөө ш тэр. Нэг ятан өгнө хөөргий. Тэгэл болоо энэ ер нь Баян зүрхээс гарсан ч бай, альж дүүргээс гарсан бай. Энэ 76-д орсон 76 хүн бол араас чинь 76 ээж харж байгаа. Тэрний цаанд 3 сая иргэн байна тийм ээ? 3 сая иргэний чинь хэдэн ээж байх вүлээ? Тэр болгон та нарыг хараад илгэн шимтэрж сэтгэл нь эмтэрж байгаа. Яагаад миний хүүхдүүд ингэж байна даа гэж хэрэлдээл мэрэлдээл янз юм болоод тэнэгнийгаа нэг алтан тушаалаас нь болоод ингээл тийм ээ. Таны амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? Би зүгээр шудраг бай гэж боддتي. Зөв байж ээж. Үр хойчтой үнэн мөр үлдээ. Гэхдээ би юу ч идэх хөрөнгө үлдээж байж чадахгүй байж болно шүү дээ. Зөв хүн байсан юм шүү. Тийм ээ? Зөв хүн байсан, зөв үг гэлдэг байсан, зөв үйлдэл гаргадаг байсан. За тэгээд яаж байгаа миний ээж ийм хүн байсан ч гэсэн миний ээж луйварчин байгаагүй. Миний ээж тийм олигархик байгаагүй, амиа боцсон гिचээнгүй байгаагүй. Би миний ээж бас олон дундаа ийм бас нэг тийм ээ сэтгэлтэй нэгэнд ч гэсэн нэг аяг цай уулгаад гаргая да. Гэсэн тийм хүн байсан. Би тийм хүүхдүүдээ нэг овоож хуцаас алт эрдэнэс үлдээгээч хэрэггүй шүү дээ. Яах юм тэр хүүхдүүд өөрсдөө олоогүй юм чинь өгсөний дараа яах вэ? Тэр үн дээрээ зодтолдсон шүү дээ. Би яваагаадаа их авлаа. Тэрийг мэджил аймаар юм. Тэгээд ер нь бол мөнгөтэй бай, мөнгөгүй бай бас л энэ чинь. Хүүхдийн зүгээр зөв хүмүүжлтэй, зөв хүн чанартай, хөдөлмөрч
Гол нь хөдөлмөрч байх хэрэгтэй. Өөрийгөө дэжихэн тулд ямар ч ажил хийдэг л байх. Бүрд тарих төрийн бас байгууллагаараа дамжуулаад замбун дээрээс нь Монгол улсын иргэн хүний хувьд та Монгол улсын ерөнхийлөгч Албангийн Батлаг гэдэг хүнээс бол мөрийн хөтөлбөрийн нэхнээ энэ үнэтэй олон хүмүүсийн төлөөлөл болж орж уулзнаа гэдэг ийм саналыг бол ийм ажлыг эхлүүлэх гэж байгаа юм байлээ. Тийм тэгээ эхлүүлэх гэж байгаа учраас бас олон хүн таныг дэмжих болов уу гэж бодож байна. Мэдээж Монголын ард түмэн одоо бид ингээд сонгогдсон бол хариуцлага нэгдэг. Мөрийн хөтөлбөр амлалтын биелүүлдэг. Одоо бид 2016 оны Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг санаж байгаа шүү дээ. Бензиний үнийг бүх төвшөнд ижил үнэтэй байлгана. Дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бензиний үнийг бууруулна. Өсгөн 50 төгрөг нэмэн 100 төгрөг нэмэн гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй. Гэхдээ 2016 оноос өдий хүртэл бензиний үн литр тутамдаа 500 төгрөг нэмэгдсэн байгаа. Энийг Монголын ард түмэн одоо өөрсдийнхөө халааснаас төлж байгаа. Өөрсдийнхөө одоо ядарч зүдэрч олсон тэр мөнгнөөс төлж байгаа гэдгийг дуулгая. За хоёулаа тэгээд шууд бас утсаа авъя гэж бодож байна. 83 181 181 гэсэн дугаар дээр та бүхэн холбогдоод бидэнтэй санал хүсэлтээ илэрхийлээрэй. За түүнээс өмнө таны энэ сайхан үйл хэргийг дэмжиж олон хүмүүс бас тантай нэгдэх болов уу гэж бодож байна. Тийм учраас таны дугаарыг хэлээд өгчөөх үү. За 9609 8414 гэсэн дугаараар манай цэрэн бэлэгчтэй холбогдоод ерөнхийлөгчөөс амлалтаа биелүүлээч гэж мөрийн хөтөлбөрөө биелүүлээч гэж хамтдаа уулзцгаая. Уриалж нэгдэцгээе. Ард түмнөө тэр 5 тэрбумаар тогон цохиулж байгаа юм шиг санахаасаа өмнө өөрсдөө нэгдээ, тэмцэлтэй. Эн чинь бидний 50 цагийн тэмцэл. Би хүмүүстэй буу бариад дайр гэж хэлж байгаа биш. Эн чинь бид нар гарынхаа үсгийг зоглуулъя, утасныхаа дугаарыг тавья, уулзах хүмүүсийнхээ тоог гаргая. Бүх нэрсийн утастай нь ерөнхийлөгчд албан ёсоор хүргүүлье. Уулзъя өөрийнх нь намнаас. Яагаад ард түмнээсээ гарчгаад 4 жилийн хугацаанд ч нэг ард түмнэрээ нэг эргэжчих болдгоо нөгөө сонгуулийн үеэр явж исэн шигэ. Яагаад болохгүй гэж. Болмоор юм да. Болохгүй бол бид нар бас энэ ард түмэн тэргүй тогон цохиулсан цохиулаагүй хэдэнд нэг сүү нэг яотон нэг цай авсан аваагүй ард түмэн чинь өөрсдөө балаа улсууд биш. Бид нар ч өвөг дээдсээс одоо дайчин дэлхийн талыг эзэнж явсан Чингисийн удам. Тэгэхээр бид нар тийм унтай хүмүүс биш. Мөнхийн тэмцэж байдаг. Бид нар энэ хямралаас, энэ олигархуудаас, энэ олон намуудаас өмнө тэмцээ. Бид нар байхгүй бол та нар байхгүй шүү гэдгийг сануулгах хэрэгтэй. Энэ уул уурхай баялагийг хүртэл бид нар ч гэсэн эзэн шүү дээ. Яагаад тэмцэж болохгүй? Тэмцээ. Би уриалж байна. За баярлалаа. 98 55 дугаар холбогдож байгаа. Та зургтныхаа дуг басгаад бидэнтэй шууд утсаар яриад яваарай. Байна уу? Байна уу? Сайн байна уу та? Холбогдсон байна. Сайн байна уу? Зөөнөрөө нэг үтргээ. За баярлалаа. За тэр бид тэнтото цаасны хүсье таны хүссэн мөрөдсөн одоо тэр хийх гэж байгаа үйл ажиллагаа чинь би сэтгэлээрээ тэмцэж тусах гэж байна гэж зөвхөн төдөлтөөс ярьж байна түнбай гэдэг юм байна. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд сая таны өчнөө дугаарыг бичиж чадлаа өнгөчлөө дахиад өдөртөө дугаар өгч боломж байна уу? За би хэлээд өгье эндээс. За баярлалаа. За цэрэн бэлэгчтэй 9609 8414 гэсэн дугаард та бүхэн холбогдоорой. 9609 8414 гэсэн дугаар руу нэвтрүүлгийн дараа холбогдоод ярих боломж олгоцоо байгаа шүү гэдгийг хэлье. 83 181 гэсэн дугаар дээр бол шууд утсыг авч байгаа. Тэгээд өнөөдөр цэрэн бэлэгчтэй хамт энэ нэвтрүүлэг эхлэхэд ингээд бид хоёр хамтдаа сууж байгаа бол мэдээж бид бол өөрсдөө хэлж оролцоогоо өөрчлөх ёстой байна. Иргэдийн улс төрийн оролцоо гэхээр магадгүй сонгуульд оролцохгүй байх тухай зарим хүмүүс ярьж иж магадгүй. Гэхдээ ирээдүйд энэ одоо буруу нөхцөлийг сонгосноос болж миний амьдралд ямар нэгэн байдлаар төрийн шийдвэр буруу болж ирдгиймаа гэдгийг та бол түрүү хэлж ирсэн шүү дээ, тийм ээ. За дараагийн дугаар. За ачаал ихтэй байгаа учраас бас олон хүмүүс залгаж байгаа учраас тасраад ах шиг байна. 83 181 гэсэн дугаар дээр та бүхэн өөрсдийнхөө санал хүсэлтийг илэрхийлээрэй гэдгийг хэлье. За хамгийн одоо түрүүнд одоо яг одоо ингээд ерөнхийлөгчтэй уулзаж ард түмний амлалтыг ард түмд өгсөн амлалтыг нь бол нэг гэж байна гэж байна. За мөн дээрээс нь төрийн бус байгууллагаараа дамжуулаад цэрэн бэлэгч ямархаа ажил төрлийг хийж байна. Төрийн бусаараа дамжуулаад бас одоо хөдөлмөрлөсөн 37 жил ажилласан
35 жил ажилласан, 40 жил ажилласан ахмадуудаа бас тийм ээ 19 оны ёолкоор одоо алтан гац зүүлгээж. Залуучууд зүүгээд байж явах юм. Захирамж гаргаад зүүлгэж чадаад байгаа. Би нэг гэдэг ахмад тодорхойлоод өгсөн. Тэр чинь нэг ингээд алга болчихдээ штэ гэж. Архив руу орлоо ахаас өгөж авах боломжгүй. Тэр хаашаа архив нь одоо ингээд шатчдггүй баймаар. Тэр ингээд давхар чоожинд орчдггүй баймаар. Би шахахаар л тэгж хэлдэг. Нөгөө намын тариаллаар, намын батлахаар шагнаа гэдэг чинь энэ л дээ ерөөсөө тий. Зүгээр шагналч нь бол одоо нэг дээшээ ирэх мэдэлтэй гарлаа. Эхний ээлжинд өөрийгөө дэмжсэн, өөрийг нь одоо ингээд түшиж гаргасан ч гэдэм үү тийм ээ. Одоо өөрийнх нь өмнөөс хүмүүсээ шагнад юм ш. Албан тушаал тэгээд дараа нь алтан газар ч шагнад юм ээ. Би хүний нэр мэрээр хэлэхгүй. Ер нь бол хүний нэрээр хэлэх хэрэггүй. Ер нь бол тийм асуудал байна. Надад ерөөсөө одоо яг алтан гац зүүлгэж юмсан гээд 5 хүний материал бүрдүүлчихээ сууж байна. Мундаг олон жил хөдөлмөрлөсөн. Бүндээ олон жил ажилласан. Одоо 60-аас дээш насны, 70-аас дээш насны 80 гэдтэй ч хүн байна. Тэр хүмүүс яасан 2 сэтгэлээр хөдөлмөрлсөн. Хойч үрддээ тийм муу юм үлдээнэгүй. Ариун цагаан хөдөлмөрийн мөрөөл үлдээсэн. Тэрийн алтан газар яагаад штэ. Хүн күнээрээ тийм эстэй. Хүн күндээ л хайртай бай л да. Бурхан болсны дараа тэр хүнд алтан гац зүүлгдэг байж амаа бариад яах юм бэ? Тийм эстэй. Амьдд нь бие биенээ хайрлаад, амьдд нь бие биенээ баярлуулъя л да. За 80-95 дугаар холбогдож байна. Байна уу? Байна уу? За дуудлага ачаалттай байдаг учраас тасардгаа гэдгийг бол хэлье. Зарим хүмүүс за холбогдож амжихгүй байгаа бол нэвтрүүлгийн доогоор гарч байгаа 3 дугаар бий. Үнэн базар номтой холбогдоод өөрийнхөө санал хүсэлтийг илэрхийлрээ гэдгийг бол хэлье. За бид бас төмөн олондоо нэг зүйлийг уриалж байгаа. Мэдээж 2020 оны сонгуульд Үнэн базар номд 14,000 их оронч хэрэгтэй байгаа. Их оронч хүн их орно гэсэн сэтгэлтэй, боловсролтой, мэдлэг чадвартай, хамгийн гол нь зөв хүмүүжилтэй ийм хүмүүсийг бол Үнэн базар ном дээрээс нэр дэвшүүлнэ. Энэ хүмүүсийн тоо бол 4,000 гаруй хүн бол эхний ээлжид бидэн дээр бүртгэлтэй байгаа. Одоо биднээс 10,000 хүнийг бол бүртгэж авах ийм үйл явц бол явагдаж байгаа гэдгийг хэлье. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө сум ор нутгаа хөгжүүлэх, аймгаа хөгжүүлэх зөв сэтгэлтэй, зөв бодолтой ийм хүнээ бидэнд санал болгоорой гэдгийг хэлье. Ингэж санал болгохын тулд нэвтрүүлгийн доогоор гарч байгаа 3 дугаарлуу та бүхэн холбогдоорой. За 8832 та холбогдож байгаа байна уу? Байна. Сайн байна уу та? Сайн байна. За. Та зургатныгаа дуу багсгаад бидэнтэй шууд утсаараа яриад яваарай. Байна уу? Би холбогдохгүй шүү. Та холбогдсон байна. За холбогдсноо мэдэхгүй байж байгаа тасалчлаа. 88 32 та дугаар байсан. За шууд утас бол 83 181 181 гэсэн дугаар байгаа шүү. Тэгээд энэ дугаар руу та бүхэн шууд холбогдоод өөрийнхөө санал хүсэлтийг илэрхийлээрэй гэдгийг бол хэлье. За одоо бол нэг төрийн бус байгууллагын ажил замун дээрээс нь одоо танаа одоо ажлын байраар хангаж байгаа олон хүмүүс байдаг шүү дээ тий. Тэр хүмүүс маань бол мэдээж алдаж онсон энэ тий иймэрхүү хүмүүс байна. Төрдөө хаягдсан. Тий алдаан дээр нь бас одоо хүн лимж алдсан шүү дээ. Хинж алдна. Бид нар ч гэсэн өөрсдөө алдаагаа мэдэхгүй л байгаа. Алдсан дээр нэг одоо юу гэж бодож байгаа өөрсдийнхээ алдааг бол нөгөө хүн өөрийн толгой дээрх бухал өвсөө харахгүй хүний толгой дээрх өвлөн хялгас сарнаа гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэр юу бол гутгтай учраас энэ хүмүүс алдсан хүмүүсийг ерөөсөө анзаардаггүй. Одоо сонгуульд өгөхөөр анзаарах байх. Тэр болтор тэр хүмүүс амьдрахад хэцүү байна. Ажиллахад хэцүү байна. Алдсан гэд хүн болгон зэмлж байна. Тийм биз дээ. Тэр хүмүүсийн алдаан дээр дөрлөөд дандаа ингээл одоо гიშгсэн мөр болгоныг мөрдөж байна. Тэгсэн гэнэ тэр хүмүүсийг сайхан амьдрал руу хөтлөж байгаа хүн алга байна. Ер нь одоо за жимний дүү хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо үндэсний хөтөлбөр байна. Энэ хүмүүсийг ингэж харж хандж гин гэж байдаг. Тэн дээр алдсан хүмүүс дээр яагаад төр тусаг тийм байж болдгоо. Тэр хүмүүсийг яагаад хайхрахгүй байгаа юм бэ? Эднэрийг дахиад алдчихгүйгээд дороор цагдаад нь таалгаад өгчт юм уу тийм ээ? Юм хүн болохгүй бол цагдаа нар нөгөө хүмүүсээ ингээд мөрдөө тэр юу хийж чинь? Тэр ажилгүй байгаа, тэр ажилтай байна уу? Тэр тийм хийжсэн нөхөргээд ингээд алдаагийн давтаа сануулад байна. Өшөө тэр хүмүүсийг ажилтай болгоё гэд бодохгүй. Яагаад болдгоо юм бол энэ би бүр энэ 76 ч гэсэн яагаад энэ сэдвийг ярьдаггүй юм бол. Тэгээд одоо энэ тэгшгэлж бай, өршөөлж бай гараад ирсэн хүмүүс суугаад гараад ирсэн ч хүн байна.
Үнэхэрийн тэр хүмүүс бол энэ төрд энэ одоо тийм ээ ах дүүдээ хаягдсан хүн байна. Яах энэ төр засаг нь харж чадахгүй адилхан амьдрах гэж байгаа аяг гурилныг аяг будааныхаа мөнгийг олж чадахгүй байгаа хүн дээр нэг хүн нэмэгдээд ороод ирэхээр яах юм? Хүүхдүүдийнх нь аягтай хоол тал болоод ирэхээр ээж аав нь яаж харах юм? Тэр хүн лөө инээж харахгүй. Техник юм одоо ингээс энэ нэг ажил олдоос энэ бошуухан тгээсэл гэж бод. Хүн өнөө хатуу байдаг. Энэ чиний асуудал гэж ээж болно. Энэ тэр хүний асуудал гэж болно. Энэ нийгмийн чинь тогтолцоо нь буруу байгаад. Ард түмнээс сонгогдоогүй юм шиг, ард түмэнгөө бол дөрвүү гэдгээ мэддэггүй юм шиг хайхрахгүй хаяад байгаа. Сонгогдсон хойно. Сонгогдсон хойно. Сонгуулийн 18 хоногийн хугацаанд бол ард түмний хаанаас тэд нар чи зүгээр өстө нэрэ бүү. За би идэхгүй би уухгүй та идчихв. Та идчихв. Сонгуулийн үеэр 50 цаас тараагаал хэсгийн дарга танад сонол өгөх гэдэг хүн байна зэрэмлээ нэрийн нөгөөх хэсгийн дарга чамаагүй уулзах яах ч байгаа юм. 50 цаас. Энэ намын төлөөгөөр. Би тэгээ хүүхдүүдэд аав гэсэн. Аав. Би ч гэсэн аав яа. Миний хаана байна гэдэг. Би авлаа. За. Авсан. Аваад 50 цаасанд бид нар 4 жилийн тим бидтэй. 4 жилийн эрх мэдлийн судалдаж өгч байгаа юм шиг юм болно үсттэй. Тэгээ бид нар тэгээгүй. Өгч байгаа юм чи яа. Аваад өөр бид нарт бас одоо өөр тэр одоо хүндээ итгээд энэ тэр одоо 3 хүний нэр дэвшиж байгаас Баттулгын арай л нэг жоохон ард түмэнд үнэн байна уу гэж харж цалингийн зээл, дэтгэврийн зээлийг тэгэлж өгнө. Мөрөөдгөө хараад сонгосон гэж. Тэгээ мөрийн хөтөлбөрийг хараад сонгосон. Хараад сонгосон юм шүү. Ард түмэнд чинь. Тийм учраас өөрөөсөө эхлээд өөртөөгөө тэмцээд хилсэндээ хүрээч. Эр хүн хилсэндээ эмээлт морь зорьсондоо Монгол хүн бол монгол үгнийхээ утгыг бодоод ард түмнээ нэг эргэж хараач л гэж уриалмаар. За 99-94 холбогдсон. Байна уу? За орон дөрвья. Баярлалаа танд орон. Юу хэлдэг вэ? Танаас нэг танаа хамт олон нэг юм хэлэх юм аа. За. Тэгэхээр танаа хөөдрийн өрчийн болж байгаа юм байна. Тэгэхээр энэ юу гэхээр одоо энэ манай нэгний хөдөлгөөн шиг юм танаа нам шинээр гарч ирсэн хөөдрийн өрчинд одоо ярьж байгаа юм. Энэ шинэ оюун толгой молгороо дээр академик компанид дээр мөнгө төгрөг авах гэдэг нь яах гэдэг нь. Энэ шинэ өөрийн Одоосын компани 100 гаруй орон зүгт ажиллаж яваад болоод байгаа компанитай гадар манад орж ирэх болохоор хүмүүс нь яах юм бэ гэвэл энэ ч хорсон хүн сайхан бэлгээд байгаа шүү дээ. 34 яах болоод 95% өөртөө өөрөө хотын гэрээ сайхан бол гэртэн сууж хийгээ үстэй. Тэгээд нэг юм тань анхаарч явах юм би хариу хэлээд байгаа шүү дээ. Юу гэхээр одоо тэр апартмент руу юу нөгөө Монгол орчуулж хийдэг бахны төвлөрийн өөртөө хотын хэмж хаваандрын жошны асуусан мөнгө ингээ Монголын 20 гаруй 30-аад орд хэдэн өдрийн орд түүний өдрийн орд энэ бүгдийг ганцхан аваад ингээ 20 хүн аваад өөрийн хөрөнгө болох шиг нэг яагаад ярихгүй юм бэ? Энийг хаанад ярьж өгөх хэрэгтэй юм. За сүүлчийн тарах байхгүй ард түмний бүх хөрөнгө сүүлчийн тарах бүгдийг төлөвлөх юм асуулт дооцоор явуулдаг гэж надад. Энийг та нар ингээ анхаарал тавьсан болохоор юм болсон одоо хүүхдүүд явж ийм гэж бүр ноорт авах шалтгагүй юм байна. Тэгээд яагаад юм чи надад ингэж яддаг хүн өмшилчээр сайхан болдог шахаагүй болдог гэж ашигтай болдог юм. Энэ шиг хотлоо үгүй тарих угаас байхгүй шүү. Хотлоо үгүй банкс басан гадагт байсан. Тэгээд засгийн банкыг надад 25 жиргэн төгрөг стаалцах наад хоош 300 сая төгрөг гэсэн. Тэр 83 дахин баг. Хөөсөлтөд ашиг байр танаар ирүү сараа хоноод зүгөөд үздэг. Одоо энэ процедурыг чинь Монголоор тэр бахын хөрөлтөд бүгдээ өгсөн бол 83 дахин ашиг болсон. Тэр хөөд шилжээд ийм болдог байхгүй юу? Юу ашиг тусалчих юм бүр хаад ашиг байхгүй бол 80 100 дахин байхгүй болчих байхгүй юу? Бүх хөөцөлтний аж ахуйн хөөдөө юм болно. Төрөлтөйг хамаагүй дээ байхгүй дээ. Энийг авч идэх туудын тарих болох нэгэд их надад. Бодлоо шахаа гэдэг төсвийн нэсийг хат хайгүй яриад тэрний ямаа яг нэг шинэ шинэ төрөлтүүлэх юм аа гэдэг. Хайрын хариуг төлөх. За бид бол ямар нэгэн байдлаар юу гэдэг оюутлогоо таван толгоо гэдэг энэ нөхдүүдийн алдаатай бодлогын асуудлыг бол бид ярьдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар одоо сая хэлж штэ тий одоо та нар одоо мөнгө төгрөг авах гээд идэм үү ч юм уу альс өөр хөдөлгөөнийх мөнгө төгрөг авах гээд идэм үү гэдэг ийм сони юм ярьж. За бид бол бусад хөдөлгөөнүүдийг бол мэдэхгүй. Үнэн базуу намын хувьд бол яг үнэн мөннийг хилээд
ярьж болох ямар гац гаргалгаа байж түүнийхэн тухай ярьж байгаа. А түүнээс биш ямар нэгэн байдлаар хувь давь хувьсгал давъя гэж бас яриаггүй дуураагүй гэдгийг бол хэлье. За Эрдэнэтийн 49% олон орд газруудын асуудлууд яригдж байна. Гэтэл энэ асуудлуудад хариуцлага тооцдог тогтолцоо алгаа тэгээ иймэрхүү байдалтай ганц хоёр хүн удаа авчлаа гэдэг. Яг үнэн таны хэлж байгаа маш зүг байна. Өнөөдөр Монголын төвд хариуцлага гэж байхаа болсон. Хэн нэгэн далимдуулж байгаад иддэг уудаг, хэн нэгэн эрх мэдлээрээ далаалгаж байгаад ард түмнд очих хөстө хөрөнгийг авдаг иддэг ийм л тогтолцоо бүрдчихэд байгаа гэдгийг бол хэлье. За дараагийн дугаар 98 96 байна уу? Байна уу? Байна уу 98 96 та холбогдсон? За сонсохгүй байх шиг байна. За бидний нэвтрүүлэг өндөрлөхөд 15 минутын хугацаа үлдсэн байна. Тэгээд та бүхэн холбогдоод өөрийнхөө санал хүсэлтийг илэрхийлээрэй. За дөрөвний оролцогч бас энэ тухай бас ярьж хэлүүлэх зүгээр байна гэж байна. За бид бас энэ тухай дараагийнх нь нэвтрүүлгээ зочингүй нэвтрүүлгээрээ бол ярьж хэлэхэд бэлэн байгаа гэдгийг бол хэлье. За 91.15 байна уу? Байна уу? Сайн байна. Та холбогдсон. Байна. Та холбогдлоо. За. таавын орны нэг хүргье. За. Тэгээ тав бүхний хийж байгаа ажил амжилтыг хүсье. Монгол хүний орондоо эзэн байх цаг нэг хийж байна. За тэгээ тэмдэгтэй дээс хичээндээ тэр ерөнхийдөгч байна уу, энэ 76 байна уу, эдгээр хэлсэн амлалтыг нэгтгэж нэг болцоо. Одоо цаг хугацаа хүлээж явах юм аа. За одоо таамаас ганцхан том баримттай хэлээ. Монголын хуучин нийгмийг одоо дуусгаж их байна. Социализмын чишмээ сайхан автогад байгууллагын тээврийн байгууллагууд байлаа. Энэ одоо өвч өвчлөг гэдэг юмар үнэн таран шийдээд энд ажиллаж жолооч тээвэрчдээ ажилгүй болгоод хөрөнгөгүй болгоод удамжин наргаад хайсан байсан хэсэг бүлэг 8 ч буюу хэсэг бүлэг жолооч юм одоо нийтийн дэврийн салбарыг нуруу дараа үрээд 20 жил болсон юм аа. Одоо эдгээр улсуудыг дахиж одоо хүн болгож удамжин наргаад хайж байгаа. Тэгэхээр одоо Монголын нэг ард түмэг нэг тээвэрчд хоёроо хөдөлгөөр эхэлж байгаа нэг одоо ерөнхийдөө хоёроо тээвэрчдийн нэгтэй орооноос өнөөдөр нийтлэлийн удирдлагуудад 10 сарын 30-ны өдөр 9 цагаас жигсаал цуглаан зохион байгуулж одоо торгууд нэрээр одоо энэ нэг жолоочиныг өөрийн байгууллаганд оруулж байгаа ажлын байрыг нь будааж авах гэж байгаа. Энэ зохион байгуулалтын суврын энийг таслах өгсөө. Тэгээд одоо эдгээр 20 жил ажил хийсэн жолоочиныг хөтөлбөрийг нь өнсүүлж хөрөнгөнд нь тодорхой хэмжээний нөхөн олгоор ав. Хэрвээ тийм нөхөн олгоор өгч чаддгүй юм бол энэ 19 оны төсөвтөр энэ тээврийн хэрэгслийн шинжилгээ энэ хөрөнгийн суулгаж их талаар нэлээд ширүүхэн тэмцэл хийж байгаа. Тэгэхээр Монголын нэг ард түмэн өөрөө хөдөлгөөр эхлэж байгаа нэг иргэдэг энэ засаг тэмцэл өргөнөөр орохыг өрөөдөж байна. Тэгээ та бүхний ажилд амжилт хүсье. За тэгээ ерөнхийдөө амжилтын нэг асуудал гарах юм бол одоо манай 400 гараад тэмцэж жолооч байдаг. Энэ талаар хамтран ажиллах миний зүгээс хэлэн байна. Та бүхэнд амжилт хүсье. За тэгээ монголчуудын заяа үеийн их болохтой одоо бид зөв замдаа орж зөв үний юмны төлөвлөлтөй нэг болжээ. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За жагсаал нь 10 сарын хэдэн гэсэн байна? За 10 сарын 31 шиг боллоо тийм ээ. За ямар ч байсан мэдээж олон хүмүүс нэгдэж нийлээд өөрсдийнхөө эрхшлийн төлөө тэмцэж байгаа юм байна. Энэ бол мэдээж маш их хэцүү хэрэг. Тэгээд олон одоо хуваарь тээвэр эрхэлж байгаа энэ хүмүүсийг бол байнга цахилт дарамтлагдаг, байнга торгуул тавьдаг ийм тогтолцоо бол Монголын төрд байгаа юм. Тийм учраас энэ асуудалтай бол олон хүн тэмцэж байгаа юм байна. Энэ мэдээж зөв хэрэг байна. За дараагийн дуудлагыг авъя. 89 95 та дугаар байна. 89 95 байна уу? Байна уу? 89 95 та холбогдсон байна уу? Байна сайн байна уу та? Байна. За холбогдсон байна та. За бүгд дэмжиж байна. За хаанаас холбогдож та? Мөн үү. За. Та ярив. За каунтер дэмжиж байна. Тэр ерөнхийдөгчд юу ханаа нөхцөл гаргадаг төчилдөө юм шиг байна. За. Дэмжиж Вашингтон. За баярлалаа. За ерөнхийлөгчд гаргах таны
бидний хийж байгаа таны хийж байгаа энэ үйлрийг бол зөв байна гэж харж байгаа юм байна. Мэдээж бид хариуцлага нэх ёстой гэдгийг томоолондоо дамжуулаг хэлье. За дуудлага ачааллаад хэлсэн. За саяны дуудлагыг бол би тасчлаа. За 8057 та холбогдож байгаа. Бидэнтэй шууд утсаар яриад яваарай. Байна уу? Байна уу? Байна уу? Та холбогдсон 8057. Байна. Сайн байна уу та? Байна. Та холбогдсон сайн байна уу? Баярлалаа. За. Та шууд яриад байна. Та холбогдсон байна. Холбогдсон байна. Та зургатныхаа дуу багсгаараа. Телевизийнхээ дуу багсгаад бидэнтэй шууд утсаар яриад яваараа байна уу? Та холбогдсон байна. Холбогдсон намайг хэлээч. Ямар 8057 80 70 гэсэн дугаар та холбогдсон байх шүү дээ. За байна уу. Сайн байна. За. Би ч том тантай гоо ярьж өссөн. Телевизээр холбогдсон одоо холбогдсон баярлалаа. За. Тэгээд юу яаж вэ? Энэ намайг одоо би гэж бодож байгаамаа. Тэгээд түрүү энэ яг миний өмнө ярьсан 400 орон дэвс сураад яриад байна. Тэгээд хэрэг одоо энэ төслийн дүүрэг гэхдээ энэ намаа орооноос голоороо дэмжиж гэж одоо хүсвэ. За. Санаа. Тэр бид ерөнхийдөө дамс нэрийг хэлдэг байна. Тэгээд одоо ийм үйл санаатай хүмүүстэй одоо ер нь сайн нарийн бүртгэж тэгээд бид нар хоорондоо бие нэг хараад телевизээр тэгээд үйлдэл холбоогоо тайлбарлаж юу нэгтгэж хэлтгэж болохгүй гэж байхгүй. За. Тэгээд одоо үнэн ба зөв нам бол хамгийн үнэн нам хамгийн зөв нам гэж одоо хэлж байгаа. Энэ хүч байгаа ард түмэн бүгд харилцаатай шигтлээ тэгэхээр ямар ч зүйл одоо бид ингээд дөрвөн нэг чимчил болохгүй байхгүй. Ард түмэн маань одоо хүчтэй. Тэгээд одоо эцгөө хасаа гасууж байгаа. Тэгээд одоо тэгж байгаа. Ажлаа байггүй ийм одоо ард түмэн бол одоо бидний ингээд зөв тийш нь далах байгаа. Энэ цагаан залуучуудаа дэмжиж зөвхөстэй хүн бүхэн бас санаа ивээ нэгтгэж 20-оны сонгуульд одоо орж байж 50 бөгөөд их тийм соёл даргаад амьдрах тийм сайхан нөхцөл бүрдүүлж Монголоор хойш алдартай амьдрах тэр сайхан мөчийг өсөхгүй их байгаа гэж итгэж байна. За. Үтэж байгаа бүх хүмүүс үнэн сэтгэлээсээ одоо энэ намаа дэмжиж энэ одоо өөр ийм амарх юм бол юу таалах. Учаач хөөж одоо гөрөөсөө бачаад ард түмнэрээ тоглоод тэр 200 төгрөгийг тань цагаан тавиад байдаг. Одоо би өнөөдөр яг тэр баяцсандаач ятсандаач ер нь одоо шудраг үнээр ирэл хийдэг. Хариуцлага тоосдог тийм л одоо нэг бий хэрэгтэй гэж бодчих. Тийм учраас одоо сонгуульд одоо тэр юу байхгүй гэж гаргалгаа байхгүй гэж болохгүй. Нэг тийм одоо энэ зөв шинэ гацгаа энэ нам бодоод энэ гадуусыг бодоод дэмжиг нийт ард түмнээс аваад байна шүү. Бидний зорилгыг бидний санааныг бид нэгэн зөвхөн одоо чиглэж ирээдүйгээр их орноо аврах үр хөвгтэй сайн дөрвөх гэж бидний орцод их цогцоо ард түмэн. Энэ одоо тэр намд одоо зүтгэж байгаа юу? Нэг одоо намд нэг ажил гарч байгаа тийм хүмүүс тэрийг бодох хэрэгтэй. Одоо ерөөсөө сонсоо хүмүүс бол энэ зөв одоо намд одоо тэтгэж дэмжээ. Ийм сайхан боловсрол энийгээ одоо зөв байлгаж одоо сонгуул өсч одоо нэг жил гарны хугацаанд 2020 оны 6 сар сонгуул болно гэж одоо нэлээд хугацаа байна. За баярлалаа. Заар түмэн бүгдээрээ хамт өнөө бод өнөө дэмжиж урагшаа. За баярлалаа. За баярлалаа. За олон хүмүүс ингэж сайхан нэгдэж нийлж байгаа. Нэг өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлэе гэж та руу орж ирээд анх хэлээд нэвтрүүлэг хийж байгаа ярьсан шиг яг адилхан өөрсдөөсөө эхэлж олон хүмүүсийг уриалж олон хүмүүст ингэж зөв хүмүүсийг нөлөөлж чадж байгаа нь маш сайхан юм аа. За хоёул сүүлийн дуудлагаа авъя. Тэгээ сүүлийн дуудлагыг авчаад
83 181 гэсэн дугаар дээр сүүлийн нэг дуудлагыг аваад одоо нэвтрүүлэг бас өндөрлөг төгссөн байна. За нэвтрүүлэг өндөрлөхөд нэг 6 минутын хугацаа үлдсэн юм. За 98 85 та дугаар таныг авъя. Байна уу? Байна уу? 98 85 та холбогдсон. Байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За. Таярын оройн дүргээ. За баярлалаа. Би тахны телевизэн дээр болчихж байна. За Завхан аймгийн телевизэн замаас. За. За танаа намын ерөнхийдөө энэ намар нэлээ сонслоо. Ярьж байгаа зөв бодлоготой юм ярьж байна. Тэгээд тав дэмжиж байгаа шүү. За баярлалаа. За тэгээд энэ ард намын төлөө явж байгаа. Сая бодлого ерөнхийлөгчийг тэгшгэд нь одоо сонгуультныхын хуулгачаар явж байлаа. За одоо бол офшор читангуудын нөгөө хөрөнгөний Монголд нь оруулж ирээд Монголын офшор читангуудын хөрөнгөний оруулж ирээд за тэрийг шатахгүй бол баргал огцтой явууны юм яриад тийм хуулгачаар явж байсан. За одоо тэрний төлөө одоо би өөрөө бодож буруу том болж байна. Яг үнэ тий. Ерөнхийдөө зүгээр тийм үг хэлээд баг огцор ингээд хилээд хуулаа хэлгээд ингээд бид одоо явуулчаад ард нь нөгөө чинь одоо хаана нөгөө юу ч сурахгүй одоо тийм байх бол. Тэгэхээр маань үгүй ингээд үнэн зэтгэлэл гонороо нэг тийм нөгөө хөрөнгө мөнгө дэвсэн тэр хөлөө урчин бодлого оруулаад яаж юм болов гэдэг. Тэгэхээр автомиг одоо бид одоо хулаач явахгүй. Тэр хулаасаа иргэд батд үучин нэг сурахгүй. Би өөрөө хулаач явчихсан чинь би хулаач. Яг үнэ. Одоо тэрнийг нөхөр одоо дандаа худлаа хийж явдаг одоо манай тийм л ерөнхийдөө болтоо. Ярьж байна. За ингээд тав дэмжиж баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За яг ард түмэн бол яг иймэрхүү байдалд орсон гэдгээ бол одоо тий орж байгаа хүмүүс олон бий. За өмнө бас иймэрхүү байдалд орж байгаагүй юм шиг. Яагаад гэвэл зарим тохиолдолд за ингээд гаргацсан л юм чинь гэсэн иймэрхүү бодолтойг явжсэн. Үнэхээр амьдралд нь яг асуудал тулгараад ирэхээр нэрээ би худалж болцсон юм байна. Нэрээ би хүний өмнөөс худлаа ярьсан юм байна гэдэг. Одоо жишээл Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр бензин нэмэгдэхгүй гэсэн мөрийн хөтөлбөрийн үр дүнд одоо бензин нэмэгдээд унаггүй зарим хүмүүс одоо яг нэг одоо ард түмэн бие биендээ шаардлага тавьж эхэлж. Хөөе та нам бензиний үн нэмэхгүй гэсэн яасан бэ? Нэмэхгүй гэж яриа бидтэй юм. Нэмэхгүй гэсэн мөрийн хөтөлбөр байсан учраас би тэрэнд чи итгэсэн бидтэй. Та тэгээ яриа явж исэн бидтэй гэдэг. Би биенээсээ ингэж юусоо хариуцлага нэгдэг болцсон. Энэ хамгийн зөв байна гэж. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөг төгссөн байна. Тийм учраас телевизээс сууж байгаа үзэгчтэй хандаад бас сайхан зүйлийг уриалж ярил. Бас бид нарт бол нөгөө өөрсдөөсөө л эхлэхгүй бол бидний өмнөөс зүтгэх, хэлэх хүнгүй болсон. Өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцээ. Өөрөө өөрсдийнхөө алдааныхаа одоо нөгөө алдаанаас гимшид тэмцэж байна бид нар. Бид нар одоо худалчнэр дуулж нэгэ сайн хүн гэлж байгаа шүү дээ. Тэр чинь л одоо яг бидний насны хүмүүс ч гэсэн бидний ухуулгыг явж байгаа хүмүүс ч гэсэн худалчнэр энийгээ л төлөө тэмцээ. Өөрсдийнхөө төлөө ялан хэлий. Яг эднэрийг гаргасан шигээ яг буулгая татаж. Тэр зөв юмыг амлсан юмыг одоо хариу нэхий. Сануул зарчмаар тийм сонгуулийн зарчмаар өөрсдийнх нь хэл яг явж яасан шиг л адилхан тэгж явъя. Ингээд нэгдэх хүмүүс байвал одоо бас миний утас та бүхэнд сая одоо зарласан хэлсэн тэр утсаар холбогдоорой. Би та бүхэнтэй хамтарч нэгдэж бас одоо үр хүүхэд ач зээнэрийнхээ өмнө худлаа хийсэн алдаагаа залруулах боломж олдож байна. Үнэн ба зөв намын залуучуудын итгэлийг даах. Тэр одоо итгэл алдарсан залуучууд ч юм уу одоо тийм ээ ингээл худлаа энэ худлаа гэдэг хүмүүсийг нүү өмнө одоо бардан зогсох тийм итгэлийг төрүүлье гэж уриалж байна. За маш баярлалаа. За цэм бэлэгчийн утсын дугаарыг олон хүмүүс бас түрүү асуусан учраас 9609 84 14 гэсэн дугаар руу холбогдоод цэм бэлэгчтэй за тэр
Бүрт дарих төрийн бас байгууллагын хамт олонтоо тий танай байгууллагын хамт олонтоо хамтдаа нэгдэж нийлээд ингээ хамтран ажиллахын боломж олж байгаа шүү гэдгийг дамжуулан хэлье. За мөн нэвтрүүлгийн дугаар гарч байгаа 3 дугаар би энэ 3 дугаар руу та бүхэн залгаад Үнэн Баазын онтой холбоотой санал хүсэлтэд зайлшгүй заавал илэрхийлээрэй гэдгийг мөн дахин хэлье. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Маргаашийн нэвтрүүлгээ дахин уулзлаа. Түр баяртай үзэгчдээ баярлалаа та бүхэнд. Үнэн ба зөв цаг.